Хашахад хэдүүлээ хэдэн үрээр залах юм. Жохоо юм ярил та. Тэр ер нь хоёулаа яг ингэж сууж агаад нэг хашах видео шиг ингэхээр тэнгэлтэй. Ийшэл ярихгүй болол. Хоёулаа ингэж сууж агаад нэг ярьж үзгөө. Сайн байцгаана уу? Сар шинийн мэндийг хүргэе. За сар шиндээ сайхан шинэлцгээсэн үү? Сайхан шинэлсэн үг. Сайхан шинэлсэн, сайхан шинэлсэн үү? Сайхан шинэлсэн. За, UA Entertainment-ийн 417 нэвтрүүлгийн дараагийн дугаар та бүхэндээ өргөхөд бэлэн болсон. За, сар шинэ хуучрааг байгаа учраас бид өөр өнөөдөр нэг тийм амар хүн хэрэг ярихгүй. Гэхдээ миний ярих байгаа хэрэг бол нэрээ бас амьдралд чинь ийм юм тохиолдож болд юм байна. Хин нэгэнд ажил хийж өгч байгаа бол тэр нөгөө хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээ гэдэг зүйлийг айгуу сайн хийх хэрэгтэй юм биш үү гэдэг тийм сургамжтай ийм хэргийг шүүх цэгийн минээс сонгож авсан байгаа. За би шүүх цэгийн минээс юу хэрэг сонгож аваагүй. Зүгээр Facebook дээр яваадсан байхгүй. За. Тий, бүр 1971 онд зөвлөлтөд болсон. Одоогийн Орос улбанаас тухайн үеийн зөвлөлт холбоот улсын улсад болсон маш хачин бүр ээдрээтэй баг кино шиг ийм хэрэг ярьж өгнө. За. Тий, энэ шүүх цэгийн минээс биш. Тий, энэс хойших дуу нэвтрүүлгүүдээр бол дахиад эргээ шүүх цэгийн минээс хэрэгүүдээ сонгоно. За, манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Авторадитор сервис хамтран ажиллаж байгаа. За мөн Ант мол хамтран ажиллаж байгаа. Та бүхэнд баярлалаа. За чи ярьж. За миний хэрэг болохоор энэ нөгөө нэг айлд малаа юу тавина штэ тий харуулах гад. Малаа хариулуулах гад. Тэгэхээр нөгөө манай малыг л чон идчихдэг гэдэг шиг нэг ийм хэрэг болсон. Аюу сонирхолтой. Тэгсэн мөрчлөнгөөсөө нэг ийм сургамжтай гэх юм уу? За энэ болохоор Баянгар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрээ. Ухаа. Бас тэр Баянгар аймаг яадаг. За нэхэмжлэгчээр Ц буюу оноос нь ийм зохиомол нэрээр бол Цэнгэлмаа. За хариуцлагч нь Ö буюу Өнрөө гэдэг ийм зохиомол нэр өгөө цаашаа явчих. За энэ хоёр хүний хооронд болсон ийм хэрэг байгаа. Яг юу бас ингэ тэгэхээр Цэнгэлмаа гэдэг энэ эмэгтэй 2019 онд тэтгэвртэй гарсан юм байна. За тэгээд тэтгэвртэй гарсан чинь усаас ингэ нөгөө хэдэн сартай тэнцэх өнгөжлөлтэй нийлээ ахиу өнгөтэй ч тийм. За тэгээд энэ усаас авсан тэтгэмжийн мөнгөөрөө мал худалдаж авчээ. Нөхөртөөгөө нийлээд. За тэгээд яагаад мал худалдаж авсан гэсэн чинь хүүн малчин юм байна. Тэгээ хүү дээрээ ер нь малаа тавьчнаа гэд нэг тодорхой хэмжээний мал худалдаж аваад. За тэгээ малчин хүүгэндээ байлгаж ийсэн чинь нөгөө хүүн дорнд руу нүүхэр болоод Баянгороос дорнд руу нүүчгэр чи ээж аавынхаа малыг аваад нүүчих болохгүй шүү дээ. Тэгэнгүүт нь хүүн болохоор тухайн тэр нөгөө Баянгор аймагтай одоо Өнрөө айгуу сайн малчаа. За Өнрөө дээр та хоёр ингээд малаа үлдээчихээ. Өнрөө ер нь бол ингээд хөсөр хараад өгнө гэд Өнрөөтэй гэрээ хилцэл хийж агаад аав ээжийнхээ тэр авсан малыг Өнрөөг хөлсөөр ажилуулад малаа харуулахаар болсон юм байна. За энэ нь болохоор ингэж байгаа. Хэдэн тооны мал ингээд тэгэхээр им ямаа 147 ширхэг, ишиг 80 ширхэг, хонь 65, адуу 8, нийт 300 тонны тоо толгой малыг 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Өнрөө болон түүний эхнэрт яг аль бие ёсоор хүлээлгэж өгч гардуулсан гэж байгаа. За ийм хэрэг. За тэгээд Өнрөөгийн нөгөө гэр бүлээ ингээд нөгөө гэр бүлээрээ малаа хариулаад хамгийн гол нь цалин хөлсөнд нь сар болгон 300 сая өгнө. За энэс гадна би малынхаа өвс тэжээлийг өгнө. За энэ дээрээс нэмээд одоо тэдний сумд байдаг. Тэгээ сумаас ингээ аймгийн төрөө орж ирэх тэр бензин зардал мардлыг чинь битээр төлөё гэдэг ийм гэрээ хилцэл хийгээд тэгээд Өнрөөгийн малаа байршуулж харуулахаар болж байгаа байхгүй. За ингээ би биндээ харилцан итгэлцэж явсаар байгаад 10 сарын хугацаа өнгөрч байгаа. 2021 оны 2 сар болж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг Цэнгэлмаагийн ойр тойрны хүмүүс ингэж яриад байна гинэ. Өнрөө таны малыг зарж үрээд байна. Энэ Өнрөө чинь ерөөсөө 2 адуутай байснаа одоо бүр 20 адуутай болчлоо. Таны малыг л зараад байна. Та ирж малаа харж юу байгаа чи эргэж тойрооч гэж хэлсэн юм. За ингээд хүмүүс ингэж хэлээд ангууд нь Цэнгэлмаа нөхөртөөгөө нийлээд 2021 оны 2 дугаар сарын 8-нд малаа эргэж очихоор болсон байгаа байхгүй юу? Одоо Өнрөөгийн очих гэж байгаа. Ер нь бол энэ хугацаанд нэг удаа очсон, нэг л удаа очсон, 10 сарын хугацаанд нэг л удаа очсон. Очихдоо нэг хэдэн тооны юу авсан жижиг мал авах гэж очсон. Ичээ авах гэж жижиг мал авах гэж очиод ичээ авч явах явцсан. Тий, тэгээ ер нь бол 10 сарын хугацаанд нэг л удаа очсон. За тэгсэн чинь нэхэмжлэг Цэнгэлмаа шүүхэд хэлсэн мэдүүлэгдээ ингэж мэдүүлсэн байгаа. Намайг очиход миний хүлээлгэж өгсөн мал дутуу байсан. Миний явс өвс тэжээлийг манай малд ерөөсөө өгөөгүй байсан. Бүр. Тий. Адууг маань өөрийн адуунаас ингэ бүр тусгаарлаад тэгээд бут руу ялгаад тууцсан байсан гэж байгаа. Тэгэнгүүтээ өөрийн адуугаа болохоор хашаан дотор тэжээгээд бүр нэмнээстэй байжсэн. Ийм амар ялгартай хандаж тий ингэж амар ялгартай хандаж болохгүй үсттэй энэ адилхан л би хөлсөө өгөөд юу яаж байгаа малаа харуулж байгаа тий.
Тэгэд миний мал яагаад дутцсан бэ? Яагаад явуулсан өвсдөж ийл юм манай мал төгөхгүй байгаа юм бэ? Яагаад ингээд миний нөгөө явуулсан өвсдөж ийлэр өөрийнхөө малыг тэжээгээд байгаа юм бэ? Би одоо хоёрт тэр цалин хөлс өвс тэжээл бензин тасаж өгч байгаа зүтэй гэд ингээд хэлсэн чинь өнрөөгийн ихнэр Баяна гэдэг хүн манай нөхөр цагаан сар өнгөртөл малыг нөхсөн гэж битгий хэлээрээ гэж хэлсэн юм аа гэдэг тайлбар хэлээл тэгэл өөр өрөөсөө юу ч хэлээгүй. Тэгэхээр ихнэрийнх нь хэлж байгаагаар болохоор эдний мал ингээд энэ нөгөө нэг цуднаар өгсөн юм шиг ойлгогдож байгаа байхгүй юу? За тэгэхээр нөгөө цэнгэл маань нөхөртөөгөө яасан бэ тэгэхээр за хэрвээ үнэхээр тэр зуд модонд өгчээд байгаа юм бол миний өгсөн мал одоо хаана байна аа? Нөгөө нэг тэр одоо эмэг зүс өгсөн малынхаа сэг зэмийг харьяа гэж хэлсэн байна. Тэгсэн чинь ерөөсөө нөгөө нэг ихнэр нь хариулт байхгүй таг алга болсон. Тэгээ яагаад ихнэр нь хариулаад байгаа юм гэсэн чинь малаа ирэх гээд очсон чинь нөгөө өнрөө юм хэлэхгүй нөгөө ерөөс чинь цухтаагаад яваад байна гинэ. Ерөөсөө ингээ уулзаагүй цухтаагаад ингээ энд нөгөө яваад байна. Би тэр өвөл 20 ямаал малнаасаа хүнсэнд авсан. Өөр мал бүрээс аваагүй. Тэгээ би буцаж аймаг орж ирээд гэрээ аваад тухайн үед нөгөө ковид гарсан байсан учраас оруулж гарахгүйсэн. Тэгээд аймгийн онцгой байдлын газраас зөвшөөрөл аваад аймгаас гэрээ ачаад тус сумын уу булан бригадын хаварчаанд бууж малаа өнрөөгөөс би буцааж хүлээж авсан гэж байгаа байхгүй. Энэ хоёроо эхлээд өгөхдөө 300 тонны мал өгсөн шүү дээ. Тэгээд малаа хүлээж авахд 1 тонны адуу дутуу, 20 тонны хонь дутуу, 72 тонны борлон дутуу, 48 тонны им ямаа дутуу, нийт 141 тонны мал дутуу гэж байгаа байхгүй. Дөрөв нүг 300 өгсөн гэж байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь ерөөсөө л хүлээж авсан 107 тонны мал хүлээж авсан гэж. Алдсан бэ. 60 сарын хугацаанд уу? 10 сарын хугацаанд ингээд баг 3-1 байхгүй болцсон. За ийм мэдүүлгийг нэхэмжлэг цэнгэлмаа өгсөн байгаа байхгүй. Малын эзэн гэсэн. За өөрөөр хэлэх юм бол ер нь бол нэг 10 сарын дотор малынх нь 3-1 байхгүй болцсон. За тэгээд зөвхөн мал гэхээс гадна энэ нөгөө малын ашиг шим гэж нэг ойлголт байгаа шүү дээ тий. За бүр тодруулах юм бол ингэдэм байх. Ноос нь олуур сүү цагаатай. Тий. За сүү цагаатайг нь бол тооцгүй ноос нь олоороо тооцсон байгаа. 120 тонны ямаа байсан бол нэг ямаанаас 300 г ноолоор гарах байсан гэж тооцож байгаа. Шинжээч бүр үнэлж өгд юм байна. Хамгийн багадаа 300 гарна шүү. Ингээд 120 тонны ямаа тутсан гэж байгаа шүү дээ тий. Тэгээд ингээд 120 тонны ямааны 36 кг ноолоор гарах байсан гэж үзэх юм бол яг тухайн үеийн ханшаар 1 кг ноолоор бол 120 сая төгрөгийн үнэлгээтэйсэн юм байна л да. Тэгэхээр 36 кг ноолоор чинь 4 сая 320 сая төгрөг болох юм байна. Тэгэхээр нийтдээ тэр нөгөө дутаасан мал дээрээс нэмээд ямааны ноолоорын үртгийг нэмж тооцохоор болж байгаа. За ер нь бол ингээд нийтдээ энэ нэхэмжлэг цэнгэлмаа гэдэг хүн өнрөөгөөс хитэн төрөний нэхэмжилсэн гэдэг ихээр ингэсэн байгаа. За нийт бол 14 сая 650 мянган төгрөг нэхэмжилсэн. За энэ нь яаж гараад ирнэ гэхээр саяны нөгөө 120 толгой ямааны ноолоорын үн 4 сая 320 мянган төгрөг байгаа. За тэрнээс гадна нэг адууга 250 мянган төгрөг үнэлсэн байна. 20 тонны хонийг 2 сая 400 мянга болсон байна. 72 тонны борлон үнэлсэн чинь 2 сая 880 мянган төгрөг болсон байна. 48 тонны им ямааг үнэлсэн чинь 4 сая 800 мянган төгрөг болсон байна гэд ингээд нийтдээ бодоод үзэхээр дутсан мал дээрээсээ нэмээд тэр ноолоорын үнэлгээ бол нийтдээ 14 сая 650 мянган төгрөг гарч байгаа. За энэ мөнгийг цэнгэлмаа өнрөөгөөс нэхэмжилж байгаа шүүхээр. За нөгөө малчнаас нэхэмжилж байгаа чи. Манай малыг ингээд өргөдүүлцээ. Өргөдүүлсэн 10 сарын хугацаанд ингэж өргөдүүлсэн. За тэгээ дээрэс нь бид хоёр жамд цалин хөлсөй чи өгч ийсэн, бензин тосны чи мөнгөний өгч ийсэн. Бид нэр малта өөс тижээлийн өгч ийсэн хангалттай тий. Тэгж яхад чинь тэд рүү өгжөө өөс тижээлэр өөрийнхөө малыг л тижээгээд ингээд нэхэмжлэг гаргаж байгаа шүү дээ. За тэгсэн чинь цэнгэлмаагийн нөхөр нь болохоор энэ шүүхтэр бас ингээд нөгөө нэг юм нэмэлтээр мэдүүлэг өгсөн байгаа байхгүй юу? За юу гэж нэмэлтээр мэдүүлэг өгсөн гэсэн чинь яг нөгөө шүүхийн тэмдэглэл дээр юм байгаа. Ингээд би өгсөн малынхаа сэг зэмийг харьяа гэд тэр хавьд амьдардаг хүмүүсээс гуугаад бэлчээрээр нь түүж хартал гадуур өгсөн мал 6 ямаа 3 хонь л байсан. Ингээд өнрөөгөөс бусад өгсөн малынхаа сэг зэмийг харьяа ер нь хаана байгаа юм бэ гэж чи надад ерөөсөө юу ч үзүүлээгүй гэж байгаа. 140 мал өгчээд хаа туу. Тий. Ерөөсөө яг ингээд гадуур яваад үзсэн чинь нийтдээ 6 ямаа 3 хоньны л нийт юм сэг зэм харагдаж байгаа байхгүй юу? За тэгээ энэс гадна бас ингээд өмнө энэ хоёр нэг юм 20 тонны ямаа авах гэж ирсэн гэж байгаа шүү дээ тий. Тий эчэндээ. Тий тэгж ирсэн чинь яг ингээ ямаага толоод үзсэн чинь тэр авж байгаа 20-оос нь гадна дахиад нэг юм 10 ямаа дутуу байсан юм байна л да. Тэгэхээр энэ 10 хайц ингээд асуусан чинь юу руу уул руу явцаа хадан дунд байгаа
одоо ингээд олоод ирья гэд тэгсэн юм байна. Тэгээ ингээд олж ирэхэд хойноос нь явж исэн чинь тухай нөгөө ковид гарсан байсан учраас онцгой байдлын газар чи аймгийн төрөө 6-аас өглөөний 6-аас оройн 6-гийн хооронд оруулдаг чөлөөний тийм журамтай. Бас тий. Тэгээд тэр журмаараа нөгөө хоёр чинь орж чадахгүй болох гээд байгаа учраас бас ингээд аймгийн төрөөгөө яарад яваад өгсөн. Тэгэхээр ер нь манай энэ мал дутаад эхэлсэн байсан юм бэлээ гэж энэ нөхөр нь мэдүүлэг өгсөн байгаа байхгүй. За тэгээд нэг талаас буюу нэхэмжлэгч талаас бол одоо энэ цэнгэлмаагийн талаас бол ийм шаардлага тавьж байгаа 14 сая 650 мянган төгрөгийн хохирлыг битүүрд учруулсан гэдэг. За тэгсэн чинь нөгөө талаас хариуцагч өнөрөө гэж хүн байгаа шүү дээ. Нөгөө малчин. За малчин шүүхэд дуудагдаж ирээд өөрийнхөө тайлбарыг өгөн тийм үү. За энэ бас аягүй сонирхолтой. За хариуцагч өнөрөө юу гэсэн гэхээр малын үн 10 сая 330 мянга, ямааны ноолуурын үн 4 сая 320 мянган төгрөгийг өгөх боломжгүй. За. Тийм энэ ямар ч үндэслэлгүй. Аха. Миний бие хадхүүг дорнд руу нүх боллоо. 2 хөвшний малыг хэд хоног аваад таргалуулаад донд оруулаад өгөөч гэж удаа гуйс уучаас би зөвшөөрсөн. Удаа дараа надаас бүр гуугаа шалаад хэлсэн. Мал өхөр ирдэг өдөр нь би гэртээ байгаагүй буюу би эцүү байсан гэдэг байгаа. Би өөрөө аль ямаа самнж исэн гэдэг. Аха. Тэгсэн чинь галаа нарын машинаар өмнө нь дурдсан тооны малыг манай гадаа авчиад буулгацсан байсан. Ерөөсөө зүгээр ингээ намайг эзгүүд нэг хитэн тооны тэр 300 гэж яриад байгаа 300 нь үнэн ч юм уу худлаа ч юм уу мэдхгүй ямар ч л нэг мал буулгацсан байсан. Тухайн үед би тэр малыг нэг бүрчилж тоолж аваагүй гэж байгаа. За. Тий. Гүч нөгөө айлын ч гэсэн хүлээлгэж өгдгүү мэ. Амар сонирн байгаа. 300 толгой мал чи их мал шүү дээ. Гадуур ингээ нэг 5-10 биш дээ. Тэгээ нөгөө айл нь хүлээлгэж өгдгүү, нөгөөдх нь хүлээж авдгүү ямар сони. За. Тэгээ би айлд байж байгаад айлд ямаа самнж байгаад орой гэртээ хүрээд ирсэн чинь танихгүй манай гадаа малаа буулгач явжлаа гэ манай эхнэр хэлсэн. Бүр за. Амар ийм болж байгаа байхгүй. Тэгээ энэ өдөр бол 5 сарын 17-ны өдөр байсан. За тэгээд энээс хойш 20 гаруй хоногийн дараа нөгөө өмнө мал буулгасан хүн буюу Цэнгэлмаа гэдэг хүн ирсэн гэж байгаа. Тэгээ би Цэнгэлмаагууд тухайн үед юу гэж хэлсэн гэхээр танаа малыг энэ хавийн хүмүүс хамуутай мал байна. Энэ авд бити буулга гэдэг байна гэж хэлсэн. Энэ малыг хамуутай гэдгийг гэрчлэх маш олон хүн байгаа. За мөн дээрээс нь энэ Цэнгэлмаа гэдэг хүн өөрөө хамуутай гэдгийг мэдээд аймгийн төвөөс баахан эм тариа авчираад малтаа өөрөө тарьсан. Тэгээд энийг нь бас олон хүмүүс харж исэн буюу маш олон ийм ямаа өвчний улмаас өгсөн штэ. Тэрийг нь хүмүүс мэднэ, гэрчлэх хүмүүс байгаа гэж хэлээд байгаа байхгүй. За. Одоо өнөр өөрийгөө өмөрч штэ. За ингээд мал авсан үеэс эхлээд 21 оны 2 дугаар сар дуустал би сар бүрийн 300 мянган төгрөг авч ирсэн нь бол үнэн. Энэ бол үнэн шүү нөө. Энэ айлын малыг хавар зүүн намар өвөл малсан. За тэгээд хавар зүүн намар ямар ч тижэл надад юусоо өгч байгаагүй. Энэ хүмүүс бол тижэл өгж ирсэн гэдэг өгөөгүй. Харин өвөл нэг бүр нь 25 кг-ийн 25 шуудаа хивэг 2 шуудаа хорголжин 100 орчим боодол өвсөөр малыг нь тижээсэн. Би бол тижээсэн. Тижээснийг нь мэдэх хүмүүс байгаа шүү гэдэг. Тэгээд би Цэнгэлмаагууд тухайн үед юу гэж хэлж ирсэн гэхээр малч нь хитрхи турхай байна, таргалахгүй байна, онд орохгүй юм шүү дээ гэж би өөрт нь бүр ингэж хэлж ийсэн гэж байгаа. За нөгөө талаас намайг ингээд нөгөө нэг 2 адуутай байсан. Одоо 20 адуутай болчлоо гэдэг байгаа. Тэгвэл би өөрөө хувьдаа 25 адуу, 5 өхөр, 50 хонь, 190 ямаг 2020 оны 12 сард тоолуулж исэн юм тоолгын цоохор надад байгаа. За. Тэгэхээр намайг улсын мал тоолгын юу байна? Тоо байна. За. Тэгэхээр энэ Цэнгэлмаагаа хүмүүстэй нийлжээд намайг гүтгээд байна. Би бол угаасаа анханасаа л энэ хүмүүс надад малаа авчирч өгөхөөс өмнө би ийм тооны одоо малтай байсан гэдэг. За тэгээд миний хувьд малаас 5 адуу, 2 өхөр, 12 хонь, 73 ямаа нь өвс тэжээлийн дутагдалд орж өгсөн гэдгийг бол гэрчлэнэ гэдэг. Тий. За тэгээд ер нь бол ингээд нөгөө нэгдүгээр онд орохгүй байсан. Тэгээд тэрийг би өөрт нь хэлж ийсэн. Ийм байх чи надаас ингээд ийм ямар ч үндэслэхгүй 14 сая төгрөг хэмжиллээ гэд. Ингээд өөрийгөө өмөрсөн байгаа байхгүй. За ингээд энэ хоёр тал ингээд хоорондоо маргалдаж байгаа шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр юу гэж гарсан гэхээр нэхэмжлэгч талыг гэрээний дагуур хохирлоо нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж үзсэн. Буюу тэр малын эзэд. Тийм, малын эзэд яг 300 тонны малыг авчиж өгөхдөө буюу өнрөөтэй тэгж нөгөө нэг юм ажлын гэрээ байгуулж иж хүлээлгэж өгсөн юм байна. За бүр хүлээлгэж өгөх өгөхдөө нөгөө 300 тонны малыг чи бүр ингээ наастай, зүстэй тий. За ийм би чамд хүлээлгэж өглөө шүү гэд харилцан хүлээмжшөөрсөн гарын үсэгтэй гэрээ
үлдсэн байгаа байхгүй тэр өдөр. За. Тэгэхээр энэ нөгөө өнрөөгийн яг ингээ хэлээд байгаа би айлд байсан, би тэрийг нь мэдгүй нэтрэгээд байгаа бол гудлаа буюу өөрөө яг тийм 300 тонны мал хүлээлгэж өглөө гэдэг гэрэн дээр гарын үсээ зурцсан. Тэгээ зурцсан учраас энийг нэхэмжлэх хэрэгтэй гэж шүүхүүдсэн бил. Бүр За тэгээд нөгөө хариуцагч дээрх 141 тонны малыг цаг үйлрлийн болон өвчнөө улмаас өгсөн гэж хэлээд байгаа боловч малын айрс, шир, им ямар шалтгаанаар өгсөн талаарх эрх бүхий байгууллагад акт дүгнэлтийг шүүхэд юусоо гаргаж ирүүлээгүй буюу зүгээр л амаараа л энэ өгсөн гэж хэлээд байгаа. Тэрнээс биш ингээд юусоо ингээд тэр батлах баримт байхгүй. Юусоо байхгүй. Хэрвээ чи хүнд ингээд хөлсөөр цалин мөнгөөр аваад ажлыг хийж өгч байгаа бол ямар нэгэн тэр одоо хонь ямаа нэг шигч өргөцсөн байсан тэрийгээ чи заавал батлах ёстой. Чи зургийг дарах ёстой. Энэ ингээд зуднаар он дурах орохгүй байсараад өвчлээ гэдэг ч юм уу те. Ийм юусоо байхгүй учраас юу яаж гинэ. Тэр одоо 140 толгой алгуулсан өгцөн гэдэг байгаа малаа юу яа нэхэмжилж байгаа чи мөнгөний төлөж байгаа юм биш үү? Ер нь бол төлөх гэж байгаа. Тэгээд хариуцагч өнрөөгөөс хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 14 сая 650 мянган төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цэнгэлмаад олгох шийдвэрлэл гаргасан. Гэхдээ тэгэж хинийх нь зөв хинийх нь буруу болоо явж байна ч гэдэг. Хоёулаа хоёр тал нь нэг тал нь манай малыг өгсөн чинь ингээд яаж нь хийцэн өгцөн гэдэг би итгэхгүй байх гэдэг нөгөө тал нь өгцөн штэ наадулж л гэдэг юм байна тий. Харин айгүй эдрэгтэй байгаа. Сони тий. Айгүй эдрэгтэй. Тэгээд энэ нөгөө нэг Цэнгэлмаагийн нөхөр хагаад Цэнгэлмаагийн нөхрийнх нь тэр нөгөө мэдүүлэгдэр бас ингээд нэг юм яг батлагдахгүй мөртлөнгөөс нэг юм ховын чанартай юм явна заяо. Сонгуул болсон байгаа. За тэгсэн чинь сонгуулаар ингээд гаднаас аймгаас ирсэн төлөөлөгч нарт өөрийнхөө малаас гаргаж өгөхгүй мөртлөнгөөс өнөрөө энэ айлын малаас гаргаж өгсөн. За ингээд өөртөөхөө эдэж тижээлэнд ингээд манай малыг хэрэгэлсэн надаар ингээд толгойг нь хуухлуулсан чинь манай малын юу байсан гэдэг ингээд батлагдахгүй нэг юм ховын чанартай юмнууд бас байгаад байгаа байхгүй. Тэр одоо өөрийнх нь мал тэдний мал гаргасан гэдгийг яаж батлах юм бол чинь ялгахдаггүй шүү дээ. Тэгээд нутгийн хүмүүс болохоор эднийх ер нь хүнсэндээ хэрэглэхдээ ингээд танай малаас хэрэглээд шүү гэж бас ингээд нэг юм хөөрхөн юм явсан байгаа. Тэгээ энийг хамгийн гол нь яаж батлах буюу нэг талаас батлах боломжгүй нөгөө талаас өгөөсгөх боломжгүй болчихж байгаа байхгүй. Тийм байна. Зүгээр яагаад шүүхийн нөгөө Цэнгэлмаа гэдэг хүний талд юу гаргаж ийн гэхээр ерөөсөө л гэрээ яваад. Гэрээг л амар сайн хийцээ. 300 тонны мал хүлээлгэж өгсөн үнэн, сар болгон 300 мянган төгрөгийн цалин олгосон үнэн, өвлийн үйлрэлд өвс тэжээл явуулсан үнэн, тэ бензин тосны мөнгө өгчээсэн үнэн, бүгдээрээ энэ чинь нөгөө даасны болохоор баталгаажчихж байгаа шүү дээ. Тэгээд гэрээний үүргээ яг энэ нэхэмжлэгч буюу ажил хийлгэж байгаа талаас хангалттай сайн биелүүлж байсан учраас эргээд нөгөө нэг энэ гүйцэтгэгч тал нь гэрээг амар сайн биелүүлэх ёстой байсан. Гэрээнийхээ биелэлтийг хангаагүй гэж үзээд 14 сая 650 мянган төгрөгийн өрөнд орсон байх нь шүү. За. Ани мэр болсон юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч хоёулаа ярьчих тий. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар авторадитор сервис хамтран ажиллаж байгаа. За одоо ингээд 27 цаг эхэлж байна. Ер нь магадгүй зүгээр радиатор чинь эвдэрсэн бол та радиатор сервис рүү очиороо дарих руу дөнгөж эргээд 300 м явбал замынхаа баруун талд авторадиатор сервис гэсэн ийм хаягтай байгаа. Тэнд бол ер нь бүх машины авторадиатор байгаа. За хэрвээ таны машин магадгүй ховор содон эсвэл одоо юу гэдэг юм бэ радиатор нь олдсон байхгүй гэж үзвэл тэднийг хийгээд өчтдөг. Тэгээд засварыг цагаар хийгээд өчт юм билээ өөрөөсөө тий. Тэр банкыг нь лав. Тий. Тэгээд авторадитор сервис хоёр салбартай. За нэгдүгээр нь болохоор тэр нөгөө нэг энэ мөөгийнхаасаа хийлсэн дарихээс сансраас дарих руу эргээд байгаа тэр салбар. Хоёрт нь болохоор тэр нөгөө 22-ын төвчөнд байгаа салбар. 22-ын төвчөнд дээр болохоор дандаа том тэрэгний буюу ажлын машинуудын тийм юунууд байдаг. Аль аль нь байгаа гэсэн. Тий, ер нь бол аль аль нь байгаа. Магадгүй тэр авирч том тэрэгнүүд байдаг учраас гээд том тэрэгний бүр том ийм радиаторууд бас байлаа. Тэгээд радиатор сервис дээр очиж нөгөө нэвтрүүлэг хийсэн тэндээс нөгөө надад ерөөсө ганц ингээд нэг амар үлдсэн юм. Тэднийх рүү очиод яг миний артиатор байна уу эсвэл артиаторын банк нь байна уу гэдгээ л орчуулах хэрэгтэй байлаа шүү дээ. Тэр артиаторын банк гэдэг зүйл чинь нөгөө нэг юм хуунцраар хийсэн учраас хагараад тэгээд тэндээ л айгүйх гэмтэлтэй байгаад байдаг. Тэрнээс радиатор гэмтэх нь бол харьцангуй гайгүй. Банк нь гэмтчих юм бол яг бүр радиатор шиг нөгөө амар үнэтэй 4 сая 5 саяын тийм нөгөө нэг үнэтэй биш зүгээр нэг 200 300 мянгаар л солиулждаг тийм зүйл юм байлаа шүү дээ. За тэгээд маш олон жил яг энэ радиатораараа дагнж ажиллаж байгаа засварчтай мэргэжлийн хамт олон байт юм байлээ. Та тэндээс бас ер нь радиатортай холбоотой бүх одоо сэлбэг асуух, радиаторын засвар гэдэг дээр бол радиатор сервис рүү очиорой. За баярлаа. За би тийм марцсан хэрэг ярьж өгнө. Энэ гачаа энэ одоо. Тэгэхдээ энэ яг үнэхээр босон хэсэг дээр би эргэлзээд байгаа.
Болсон хэсэг дээрээ зохиомл гэж үзэж байна уу? Үгүй мэдэхгүй. Яалтчгүй Facebook дээр байгаа хгүй. Айгуу сонирхолтой ба кино шиг хэрэг байгаа юм. За ийм хэрэг байна. За энэ яасан гэсэн чинь 1971 онд энэ хэрэг болжээ. Тухайн үед одоогийн Орос улбаны улсын зөвлөх холбоот улс гэж байсан. Манайхан бас СССР гэж хэлдэг байсан. За 71 онд зөвлөх холбоот улсын Калуга гэдэг хотод яг ингээл одоо юу гэдэг яг одоо цагаан арстан гэж хэлнэ шүү дээ. Слав үндэстэн Орос эмэгтэй, Орос залуу хоёр хурмаа хийгээд за удаачгүй эхнэрэн жирэмсэн болоод төржээ. За хав хараа хүүхд гараад ирсэн. Хар арьстай. Хар арьстай хүүхд бүр хав хар. Тэр чинь ингээд өнгөт арьстан ингээд ээж аав нь заримдаа ингээд жоохон цайрцсан ч юм уу те ингээд өнгөт арьстан гардаг штэ те биш. Яг бүр хав хар хүүхд гараад ирсэн. За ингээ ээж хоёр нь хоёлаа бүр хоёлаа цагаан арьстай Орос хүмүүс байгаад байдаг. Цэвэрцэн Орос хүмүүс байгаад байдаг. Эхнэр хүүхдээ эхнэрээс нь хав хар хүүхд гараад ирсэн. Бүр бөө юм болсон. За ингээд хамгийн эхлээд хүүгийн аав цамж эхэлсэн. Шокнд орны тэгш тэр чинь өөрөө ядаж л эхнэр нь хар байсан боломж нь харна харст. Хоёлаа цагаан арьстай Оросод байдаг. Тэгээ хамгийн түрүүлэл эхнэрээ хардаж тийм мэдээж. Тий чи юм уу өстө цахварч аваад тий явж чи юм уу цахварахта хар хүнтэй цахвараа тэрний чинь хүүхд гараад ирсэн. Би энэ чи миний хүүхд байна гэж бодож идэг. Чи харчи ингээд баах эхнэр лөөгөө цамалсан. Тий за нөхөр нь болохоор Игорь Юрьев гэдэг хүн. За Игорь Юрьев. Эхнэр нь болохоор Марина Юрьева гэдэг. За тэгсэн юу ээжээ нөгөө нэг хар хүүтэй болсон. За ингээ нөгөө Игорь нөхөр нь уурлаад эхнэр лөөгөө ойрлоод чарлаад бөө юм болсон. Тэгсэн чинь эхнэр нь би чамайг хуураагүй. Үгүй бүр тас гүрийц. Үгүй би чамайг хуураагүй. Нөхөр нь ууралж нэг үзээд аргадч нэг үзээ чи хилээч ээ чи. Би ерөөсө чамаагүй. Эхнэр нь өөрөө шоконд ороод гүй би бүр тэ би ерөөсө хар хүнтэй ингээд янз бүр олоогүй чамааг юу аагүй. Тэгээд чи энэ манай Калуга гэдэг хотод чинь баг тийм хар хүн чинь байдаг ч юм уугүй ч юм уу ер нь. Тий чи бодохгүй юу гэд. Тэгсэн нөхөр нь нэрээ чичтэй ингээ манай юм Калуга хотод хар арьстай хүч баг байхгүй шахуу. Тэгээ өдөө гадаа дотоод явдаг тэр үчи зөвлөлтийн эргээд гадагшаа хамаагүй хөрөнгөтэй орноор явдаг байсан. Тэгэнгүүт гайхацсан. Тэгтээ яалтчгүй хүүхэд нь хар хүүхэд гараад ирсэн төрс. Эхнэр нь төрсөн хар хүүхэд гараад ирсэн. Ямар сони болоод нэ. За ингээд бүр эхнэр нь мэлзээд нөхөр нь эхнэрээ хардаад уурлаад. Тэгээд амарч газараас асуусан чинь ихвэрж авсан эмч совлогч хоёр нь бидэхгүй. Танаа эхнэрээс төрсөн хүүхэд чинь гэх нэг хар хүүхэд чинь. Бид хоёр юугаа мэдхгүй гэдэг. Тэгэхээр ч одоо их баригч юм чинь асрагчтайгаа нийлээд хоёулаа бүр гү чи эхнэрээс чи ингээл унсан хүүхэд одоо төрөөд гарсан хүүхэд. Ерөөсөө л ингээл их барьсан ч л хар хүүхэд. Йоо за ингэчээр бүр хачин юм болсон. За тэгээ ер нь бол Игорь мэдээж Игорь гэдэг нөхөр нь тий чи худлаа хэлээд байна. Тий эмч совлогч хоёр чи чамаас гарсан гэж энэ хар хүүхдийг чи хар хүүхд чи гарчлаа чамаас бүр тий чи худлаанаад намайг хуурсан байна. Өгөөсө худлаа ирээд ингэж бодхоос өөр үндэслэл байхгүй л. Харин тий штэ. За ингээд салаа явцсан. Хүүдий. Бүр шууд тэгээ эмнэлэгт ингээ хайчаад орхоо явцсан. Тий. За ингээд зайлвал нөгөө мө Марина эмнэлгээсээ гараад тий тэгээ эмнэлгээсээ гараад юу байсан баг. Эмнэлгээс гараа нөгөө мө яах вэ одоо тэгэл хичнээн харж гисэн өөрийнхөө төрөөсөн хүүхэд гэж бодоол тий. Тэгээ төрөөсөн хүүхэд л юм чинь. Нөгөө мө хүүхдээ салхилуулаад ингээд тэгсэн тэр үе чинь зөвлөлтөд чинь Калуга гэдэг хотод чинь дорхноо шуугаад л хоёр цагаан арьстай эмэгтэй хүний Орос хүний дундаас хар хүүхэд гарлаа гингээл ингээд. Тэгээд нөгөө нэг хүүхний чинь шууд хот даяараа л тэгэл энэ мө хар хүнтэй савхаарсан хэвээр нэг балаа юм. Ялгуурлаад нүглэнүүдээрээ гарч байгаа хэвээр хар хүүхэд гараад мараад. Тэгээ ингээд ялгуурлаад нөгөө ээжүүд нь шивэр авир хийгээд хүүхнүү шивэр хот даяараа юм болсон. За ингээд зайлвал хүүхдийн тэрэгэн дээр ингээд нэг өдөр төрөөд удаач хөв. Тэгээ хүүхдийн тэрэгэн дээр төрөөд бусад ээжүүдээс ингээд дайдуу ичээ зайлвал тэгээд ингээд амар сэтгэлийн дарамттай тий. Тэгээ бас эмхтэй төрсөн их нь болохоор би хар хүнтэй юу яагаагүй шүү дээ. Ямар хачин юм бэ л гэдэг зайлвал. За ингээд хүүхдээ салхилуулж ягаад тэгсэн удаачгүй нэг хүн үеийн нөгөө хар хүүхдийн ээж чинь ингээд ухаалтсан байна. Хүүхдийг хайчуд. Хүүхдийн тэрэгтэй хүүхдийг хайчуд өөрөө ухаалтцсан олцсон. За ингээд түргэн дуудаад ирээд нөгөө Маринагийг чаваа явчихсан эмнэлэг рүү. За ингээд хүүхдийн тэрэгэн дээр түрээ явж исэн. Тэгсэн чинь нэг харсан ч ухаалтсан байсан. Тэгээд хүмүүс тий ухаалтад очсон. Тэгээ хүмүүс ингээд нөгөө хараад тэнд хүн ухаалтсан байна гэдээ түргэн дуудаад явсан. За ингээд хэлцэн таравтанд орсон юм хатаа хөө. Хэмэдгүй. За ингээд эмнэлэг тухайгүй хэвтчихсэн чинь мөрдөн байцаагч ирд юм байна л та. За ингээд мөрдөн байцаагч ирээд юу яасан? Яагаад ухаалтчихв? Энэ хүн өөрөө зүгээр эмнэлгээс гарахдаа зүгээр ирүүл гарсан гинт ухаалтна гэж бол байхгүй. За ингээд шалгасан юм байна. Мөрдөж шалгасан юм байна. Тэгэн гут нөхрийг шидэглэхгүй хамгийн түрүүлээ. Нөгөө нөхөр нь эхнэрээ хардаад боож өгөх гээд уурлаад айгүй бол эргэж хурж ирээд
Эхнэрээ алах гэж оролцсон. Манамаа хуурсан. Тэ хар хүүхд гаргасан. Тэр чинь ингээд өөрийг нь шившгэлж байгаа байхгүй. Тэр чинь хоттой яран тэ эхнэр нөөрийг хураад хар хүүхд гаргацсан. Тэ чи юм намайг шившгэлсэн гэсэн. Яг нь 1970-аад он гэдэг чинь тэр нэг ялгуурал бүр амар үү. Амар хат тий. За тэгсэн нөгөө нөхрийг нь сэжиглсэн чи ядаж хахад юу яажээ? Нөгөө Маринаг одоо юу гэдэг энэ ч ингээд энэ хүүхдийн дээрх төрсэн ийм эмхтэй байсан ухаалтсан байсан та нар харсан уу гэж чи нэг гэрч гарч ирээд за наад эмхтэйг чи би мэднэ хүүхдэд төрөө явж ирсэн моциклтэй хүн хурж ирээд дайрчаад яваад гэсэн. Ээ хүүдий гисэн байгаа. За ингээ бүр гэмт хэрэг болчих жоохгүй. Тийм байх тий. Моциклтэй хүн ирээд дайрсан. Тий. Моциклтэй бүр яг ингээ моциклтэй хүн ирээд бүр дайрч унгаачаад тэгээ яваад гэсэн цуцсан. Тэгэн гууд нөхрийг сэжиглэжсэн цагта нөхрийн ингээ судлаадсан чи нөхөр моциклтэй болж таарсан. Хүүд. Тэгэнгუут яг энэ нөхөр яг эхнэрээ хардаад эхнэрээ хардаад уурлаад дээрээс нь чи намайг хутаанд оромжллоо гэж бодоод тэгээд орсууд чи ямар байлээ дээ. Тэгээ шууд эхнэрээ алах гэж оролцсон юм байна. Гэт нөхрийг нь хааж олжээ. За. Наад эхлээд тэр нөгөө Марина ухаалцсан чинь амиа оруулах гэж оролцсон байна гэж үтсэн байна. За. Тий. Тэгээ амиа оруулах гэж үтсэн юм байгаа. Цагдаа ирээд амиа оруулах гэсэн юм баг та гэж шалгаж ийсэн аа. Хүн амтнаас асуусан чинь нэг хүн гэрч гарч ирээд дайрсан болоо моциклтэй дайрсан болоод тэгээд нөхрийг нь шалгасан чинь нөхөр моциклтэй болж таарад моцикл ондогоор сар. За ингээд нөхрийг нь юу байсан байгаа. Сэрдэжсэн чинь нөгөө Марина чинь ухаан ороод гайгүй. Тэгээ ухаан ороод хамгийн түрүүлээд мөрдөн бацаагч за таныг хэн моциклтэй дайрсан юм бэ? Таныг моциклтэй хүн дайрсан гэж нэгс чинь намайг моциклтэй хүн дайрсан. Гэхдээ манай нөхөр байгаагүй. Би нөхрөө мэднэ. Манай нөхөр бол байгаагүй шүү гэж хэлсэн. Тий, нөгөө Марина чи өөрөө ухаан орчод. За манай нөхөр бол байгаагүй шүү. Тэгвэл энэ санаатай биш санамсаргүй юм шиг юм болсон юм уу? Тий. За ингээд нөгөө ухаалтсан моцикл дайруулаад ухаалтсан байсан хар хүүгийн ээж чинь ухаан оронгуудаа манай нөхөр дайраагүй гэсэн байгаа. Тэгээ мөрдөн бацагч толгойн эргээд тэгээ нөгөө нөхрийг нь хайж ахгүй юу? Ингээд нөхрийг нь хайх гад тий амьдрдаг газар мазраар нь хайгаа тий тэгсэн чинь яг ингээд нөхрийг нь хайж явах зэрэгцээд цагдаагийн газар дээр дахиад нэг дуудлага ирсэн. Нэг нөхөр, нэг моциклтай сохтуу нөхөр хар арьстай зөвлөлтөд манай хотод ажилладаг хар арьстай химийн үйлдвэрийн инженер Франц хүнийг алах гад хөөгд байна моциклтай. Хүүдий гэсэн ба. Тэгээд одоо энэ чинь яг нөхөр нь олж таарсан. Тэгсэн. Тэгхэн гут нөгөө нөхрийг нь хайж явсан цагдаа тэрүүгээр артлаар нь хайгаад байгаа шүү дээ. Тэгсэн нөгөө нөхөрч гэртээ байхгүй. Яг тэр химийн үйлдвэр дээр очсон. Ядж байхад тэр Калуга гэдэг хотод ганцхан Франц хар арьстай химийн инженер хүн байсан гинэ. Тэгсэн чинь нөгөөх нь хайсаар яваад манай хотод ер нь хар арьстай хүн байна уу гэж хүмүүсээ сургалсаар яваад тэр химийн үйлдвэрт Калуга хотын химийн үйлдвэрт ганцхан одоо урилгаар ирж ажиллаж байгаа химийн инженер хар арьстай нөхрийг олоод очсон. Тэгэл чамаас өөр юу байхгүй. Цаа авахгүй. Чи миний их нэртэй явуулсан. Тий, хүүхэд ч гарцсан байна хар хүүхэд гарсан. Би чамааг ална гэдэг. Тэгээ аваад моциклоор өгөө тэгээ тэрийг хүмүүс харчаад ингээд дуудлах гэсэн баг. За ингээ нөгөө игрээ чи баривчлаад мэдүүлэг авсан. Тий. За эхлээд бол баривчлагтаа бол чинь хар арьстай одоо гадны зүгээр нэг мэрэгчлэлтэн гэж хэлдэг шүү дээ. Тий мэрэгчлэлтнийг алах гэсэн гэдгээр нь баривчилж байгаа. Тэгээд хоёр тогтож байгаа юм. Чи ихнэрээ моциклоор алах гэлээ гэсэн. Тий. Тэгэн гууд нөгөө игэр чинь гэсэн. Би ихнэрээ алах гайгүй. Тэгэн гууд нөгөө ихнэр нь ч гэсэн юу байгаагүй. Манай нөхөр бол байгаагүй. Манай нөхөр бол биш байсан. За ингээд нөгөө нөхөр чинь бол хоёр хүн яваад байна уу? Үгүй. Юу болоод байна? Тэгээ чи нөхөр нь биш юм бүртлэнгөөсөө. Хараагүй. Эхнэрийг дайрсан моциклтай хүн нөхөр нь гэж сэрдээдсэн чинь нөхөр нь биш шүү дээ. Тэгэхээр тэр хоёр хүн яваад. Нөхөр нь бол моциклтай гэхдээ эхнэрээ дайрах гэж дайрж алах гэдэг. Гэхдээ нөгөө харын араас бол хөөгөөд байгаа. Хөөгөөд байгаа. Хөөсөн. Тий. Моциклтай хоёр хүн биш дээ. Моциклтай хоёр хүн бай. Зөв. За тэгсэн. Тэгээд нөгөө нэг юугийн чинь игри чинь юу байсан юм бэ? 50-д явуулсан юм байна. Нөгөө харыг моциклтай харыг бол алах гэж зүгээр занал хийснээс өөр юм байгаагүй. Эхнэрээ бол алах гээгүй. Эхнэр нь гэрчилсэн энэ нөхөр биш гээд. Тэгэн гууд цагдаа 50 явуулчихгүй. Тэгсэн чинь маргааш нь цагдаагийн эхлэлт тэр яг тэр тухайн коммунист одоо Калуга гэдэг хотын коммунист намын салбар хорооны том дарга эмэгтэй. Тухайн намын том дарга гэдэг чинь маш их хэмжээтэй хүн. Тий, Наталья Рудинская гэдэг ийм авгаа шууд цагдаагийн хэлцэл дээр орж ирээд тэгээ мөрдөн байцаагч өрөөнд оронгуудаа ингэсэн. За, Игорь Юрьев гэдэг хүн ингээд сэзэглэгдээд байгаа юм байна те. За, тэр хүн чинь бол миний жолооч. За, би дарга тийм бай, даргын жолооч юм байна. За, Наталья Рудинская гэдэг том намын том дарга эмэгтэй жолооч, миний жолоочоо тэр Игорь Юрьев гэдэг чинь. За яг тэр одоо юу гэдгийг
тэр эхнэр нь одоо юу гэдэг те ингээд моциклтай хүнд мөргүүлээд байж яг тэр мөчид бол энэ хүн миний жолооч хийгээгүүдийг би батална. Яагаад гэвэл яг тэр үед гадаа би ингээд нэг юуны хофсыгоо цонхоор харахад, конторынхаа цонхоор харахад машиныхаа хажууд удахлаад зогсож ирсэн. Намайг хүлээгээл. Тэгэхээр үүний эхнэрийг алах гэж оролцсон хүн бол биш гэж батлаад байна. Тийм биш. Тэгээ дарга нь бол баталсан. За ингээд бүр баталгаатай болчих. Хоёр гэрчтэйгээр баталгаатай болчихсон. Эхнэр нь баталсан, дарга нь баталсан. За ингээд тэр тэгээд Мөрдөн байцаагчийн сонирхол болохоор тэр нэг хар нөхрийг бас ижилсэн байна. Энэ юу ямар учиртай. Тэгсэн нөгөө хар нөхөр болохоор Фабиан гэдэг. Тэгээд тэр Фабиан гэдэг нөхөр болохоор юу хийсэн байгаа. Чи энэ эмэгтэйтэй уулзсан уу гэсэн чинь би нэг удаа очиж уулзсан гэсэн байгаа. Мэдээлэл авсан. Яах гэж уулзсан гэсэн чинь би бүр төрснөөс нь хойш уулзсан шүү. Над ямарч тэрнээс өмнө бол би тэр таньдгүй байсан. Хар хүүхдтэй болцсон гэд ингээд гадуурхагдаад ахаар нь би өрөвдөд очиж уулзсан. Тэгсэн тэр эмэгтэй надаас ямарч тусламж авахгүй гэсэн. Тэгээ баг яах гэж ирж уулзсан. Би таныг танихгүй шүү дээ гэд. Тэгээ би энэ эмэгтэйтэй өмнө нь уулзсан. Ерөөсөө мэдэхгүй. Зүгээр тэрнээс төрснийхэн дараа бол уулзсан гэж мэдүүлэл өгсөн баг. За тэгээд бас амар сониуч те. Харин тий. Тэгээд ер нь бол за ингээд ер нь Мөрдөн байцаагч толгой нэргээд одоо хин тэр ихнэрийг нь алах гэсэн юм бол. Тэгсэн юу байсан байгаа. Нөгөө хит хоног ингээд нөгөө игэр нөхөр нь ингээд нэлээд гэртээ байж байгаад бодож байгаад ихнэртэйгээ эвлэхээ болжээ. Очоод ихнэр дээр очоод ингээд эвлэрээ за одоо яа гэвтэй нэгэнтэй чи юу дээр нудаас хар хөвгт гарцсан юм болоо. Яагаад хар хөвгт гарч үгүй бүр бодоо. Харин яагаад хар хөвгт гарцсан мэдэхгүй. Гэхдээ ер нь манайхны удамд одоо ийм юм байна уу те магадгүй 2 3 4 дахь бидний өмнөх 4 дахь үед хар арьстай хүн байсан юм болоо. Байжгаад тэгээд тэр нь 2 3 үеийн дараа нэг ирдэг тохиолдол байдаг штэ. Тийм үү мэдэхгүй. За ямарсан тэгдэг байж магадгүй гэсэн шүү. Тийм үү. Тэгээд тухайн үед ДНХ-гийн шинжилгээ авч болохгүй 71 он. Тэгэн гот нөгөө нэг ургийн бичгээ судлуулсан юм байна. За ингээд судлаад үг гэдэг ингээд юу захиалга өгсөн. За ингээд ураг удмаа судалж ийжээ. Тэгээд судалж явах явцад амарч их газрын их баригч Евгений Барышников гэдэг одоо нөгөө хар хүүхдийг ихвэрж авсан эмч Евгений Барышников гэдэг нөхөр гинт ослоор нас орцсон. Хүй. За ингээд Барышников гэдэг нөхөр ачааны машинд дайруулаад өгсөн баг. Засварцсан. Тэгэнгүүт дайрсан ачааны машины жолоочийг хайж агаад олоод баривчилсан чинь нөгөө жолооч би наад ачааны машины жолооч мөн. Гэхдээ би хулгаад алдсан юм. Машинаа хулгаад алдсан юм аа. Өөр хүн хулгайлж яваад юу яйцсан байна. Дайрцсан байна. Энийг батлна гэд. Тэгсэн чинь нэрээ батлаад машинаа хулгаад алдсан бол болох нь тодорхой болоод тэр машиныг барьж одоо дайрах үед Евгений Барышников гэдэг их баригч эмчийг дайрах үед нөгөө нөхөр чинь өөр хүнтэй хамт байсан байж таарад. Үнд яг жинхэнэ жолооч нь. Тэгээд яалтчгүй машинаа хулгаад алдаад машиныг нэг хүн хулгайлж очоод тэр Евгений Барышников гэдэг тий эмчийг дайраад алдсан байхгүй. Бүр зохион байгуулалтын өмчлөө дөө. Харин тий. Тэгэн гууд нөгөө Мөрдөн байцаагч бүр гайхаад яагаад хар хүүхдийг ихвэрж авсан их эмч их баригч эмч нас орчуу дайруулаад нас орчуу. Дайруулахдаа санамсаргүй осол биш. Тэгээ машин хулгайлагдсан машинд яагаад дайруулчихж байгаа юм бэ гэд. За ингээд нөхөр жоохон гайхсан байна. Тэгээд тэр үед Ирина Соничева гэдэг тэр Барышников гэдэг эмч Ирина Соничева гэдэг совлогч хоёр нөгөө хар хүүхдийг ихвэрж авсан. Тэнгүүд эмчийн хүчлээ штэ дайруулаад өгсөн. Тэнгүүд үлдсэн одоо ганц гэрч буюу тэр совлогчийг Мөрдөн байцаагч мэдүүлэг авсан байна. Тэнгүүд совлогч бол мэдэхгүй гэсэн. Гэхдээ жоохон сандраад исэн юм байна. Тэнгүүд энэ нэг юм нуугаад байна. Энэ совлогч нэг юм нуугаад байна. Одоо цагдаагийн мэдүүлэг авах та. Тий би үлээвч мэдэхгүй гэж Евгений Соничева Ирина Соничева гэдэг их баригч совлогч жоохон сандрангуй мэдүүлэг өгсөн. Тэнгүүд Мөрдөн байцаагч энэ нөхөрнийг юм мэдчихээн гэж сэжиглсэн баг. За тэр Мөрдөн жанцгүй юм шүү лээ. Тий ингээд зүгээр ингээд би мэдэхгүй гэ 50 байгаад байгаа ч гэсэн ер нь бол нэг юм нуугаад байгааг энэ Мөрдөн байцаагч мэдсэн юм. За тэгээд Соничеваг албаар явуулчаад ер нь энэ нөхөр сэжигтэйгээд тэр совлогчийг явуулчаад тэгээд ер нь бол мөрдий араас нь мөрдий гэж бодсон гэд. Тэгсэн чинь удаачгүй нөгөө Соничеваас цагдаад мэдүүлэг өгөөл маргааш ч юм уу нөгөө Соничеваач өгчихсэн. Нөгөө совлогч их барьж авсан эмчин ачааны машинд дайруулчихж байгаа юм. Нөгөө цагдаад мэдүүлэг өгсөн совлогч нь амар гимт болчлаа тий. Тий, совлогч нь эмнэлгийн зойронд өгцөн нас орсон болцсон. За ингэ нөгөө юм нуугаад сандраад нэг юм нуугаад сандраад нөгөө Мөрдөн байцаагч нь явуулчих энэ нөхөс ичтэй. Дамжаагүй байж итэл өгчлээ. Баг гэрчүүд нөхөд байгаа маашаа тий. За ингэн гууд бүр с ิจ гтэй болоод за ер нь эмнэлэгт нэг асуудал байна гэд. Тэгээ Мөрдөн байцаагч нь эмчин нас орцсон.
За одоо сүүлч нас орчлаа. Тэгэнгүүт имлгийнхнээс ер нь нөгөө танаханд нэг юм жижигтэй хүмүүс байсан уу, танихгүй хүмүүс байсан уу, имлэг дотроо нухацсан байхгүй, имлэгийн зойронд тэр сувлэгч нь. Тэгсэн чинь имлэгийн ажилтнуудаас нэг хүн дадлага хийж байгааг нэг эрэгтэй байсан имлэг дээр. Тэгтээ дадлага хийж байгаа гэхээргүй нэлээд ахмаг насны хүн байсан. Тэгээ би ямар хөгшин оюутан бэ гэж бодсон. Тийм нэг сонио хүн байсан. Тэгэнгүүт мөрдөн байцаагч юу байсан бэ? За гэд тэгээд нөгөө нэг юуны нөгөө эрдэстэй гэмт хэрэгтнүүдийн зургуудыг бүгдийг авч жагаад тэгээд нөгөө нэг дадлага хийжсэн одоо юу гэдэг тэр ангаахын оюутан гэдэг гогшин оюутан гэдэг тун эднэр донд байна уу гэдэг ингээ нөгөө нэг эрдэстэй гэмт хэрэгтнүүдийн зургийг үзүүлсэн чинь нэг гэмт хэрэгтэн наадах ч юм уу гэж заасан. Фёдор Шаполов гэдэг бүр хит хитэн удаа одоо юу гэдгийг шоронд ороод гацсан нөхрийг энэ нөхөр чинь дадлага хийжсэн шүү дээ. Энэ нөхөр мөн. Тэгэнгүүт нөгөөх нь бүр эрүүгийн эрдэстэй гэмт хэрэгтэн. Имлэгт дадлагын оюутан болоод очсон байсан. Өөрөөр хэлбэл баг нөгөө нэг ийм алуурч хүнд захиалга өгөөд энэ хоёр хүнийг алуулчлаа шүү дээ, хоёр гэрчийг. Ер нь тэгсэн байгаа байхгүй. Ингээд тодорчж байгаа. За ингээд нөгөө нэг чинь бүр имлэг дадлага хийжсэн тэр Фёдор Шаполов гэдэг алдарт одоо юу гэдэг хит хит удаа гэмт хэрэг үлдчихсэн нөхөр дадлага хийж имлэгт очингуудаа тэр ямар ч үсэн Ирина гэдэг байгаа тэр совлогч эмэгтэйг имлэгийн зойронд алдсан байна. За ингээд нөгөө Шаполовыг чинь яаралтай эрен сурвалжлаад байгаа газараас нь баримжилсан. Ихвэр шавсан нөгөө нэг эрэгтэй эмчийг хүртэл бараг надад залууч алдсан уу? Харин нөгөө нэг машин хулгайлж яваад. Харин за ингээд ямар ч байсан Шаполов гэдэг тэр эрдэстэй гэмт хэрэгтний маш яаралтай эрен сурвалжлаад баримжилсан чинь нөгөө нөхөр чинь шууд би захиалгын дагуу хийсэ. Гэж шууд ирээвлээсэн. Би тий надад захиалсан юм уу? Яа. Тэгээд хин ч хамаагүй захиалсан гэсэн чинь захиалагч нь хийм байсан гэж. За. Нөгөө Наталья Рудинская гэдэг том авгаа. Том дарга авгаа. Нөгөө нэг юу нөхрийнх нь одоо дарга гэсэн үг. Машин байдаг дарга гэсэн. Тий. Яагаад гэж юм бол? За, одоо эндээс бүрх чи бол. За, тэр Наталья Рудинская гэдэг том дарга надад захиалаад тэр их өргөч эмч совлогч хоёрыг аал гэсэн хоёуланг. Би хоёуланг алсан гэсэн. За ингэн гут шууд нөгөө Наталья Рудинская гэдэг авгаа дээр очиод том дарга авгаа штэ уулна. Нөгөө дарга авгаа дээр ч очиод барьс. Тэгсэн нөгөө төгч бүр тоохчгүй шууд тийм ээ би захиалах гэсэн. Яа тэ үнэн. Яана. Тэгээд хэрэгээ ярьсан. За Наталья Рудинская гэдэг том юу болохоор том дарга авгаа болохоор нөгөө хар хүүгийн аав буюу жолооч залуу Юрифт ухаангууд оролцсон. Ухаангууд оролцсон гинэ. За. Жолооч дайртаа болчихгүй юу нөгөө дарга эмэгтэй чинь. Хүүдий. За нөгөө жолооч залуу хорлох гэж байгаа юм уу? Тий, жолооч залуудаа хайртай бүр ингээд бүр энэ дээр бицээ бүр жоохон охин шиг ухаан мэдрэлгүүд оролцсон. Нөгөө жолоочтой. Тэгэнгүүт нөгөө жолооч нь ядж яхад одоо юу гэдэм бэ? Эхнэртэй болоод тэгээд эхнэр жирэмсэн гэд мэдчихгүй юу. Тэгэнгүүт нөгөө нэг дурлцсан дарга авгаа чинь яаж одоо юу гэдэг өөрийнхөө дурлалт залууг эхнэрээс салах вэ гэд бодсон юм байна л да. За ингээ бодож бодж олсон хэрэг нь энэ. Ямар нүгтэй юм бэ? Зүгээр нөгөө солонгос кино аваад тээ. Юу пентхаус цааш юу эхнэрээ өөрөх юм шүү юм чинь. За тэгсэн чинь ингэсэн. Тэгэнгүүт бүтлгүй. За тэгээ ингэсэн байна. Юу яа. Ер нь бол эхлээд нөгөө нэг эхнэр ингээ төрөх гээд ирсэн юм байна л да. Тэгэнгүүт эхнэр төрөх гэж байгаа гэдэг ингээ нөгөө жолооч ингээ чөлөө аваа явц. Тэгэнгүүт шууд төрөх рүү уцтаад төрөх тэр нөгөө жижүүрийн эмч рүү залгаад би том дарга байна гэ тэ. Би ингээд яг одоо наан чин Ирина Юрьева гэж Марина Юрьева гэдэг эмэгтэй төрнөө төрөнгүүд хүүхд яг төрөөцөө хүүхд надад аваад. Хулгаалаад солиод хулгаалаад надад аваад ирээ. Өөр хүний хүүхдийг оронд нүг гэсэн юм байна. Тэгээд би арайч наана чамайг аргална. Тэгээ нөгөө том дарга тушаал өгсөн болохоор нөгөө нэг Баршник үгээд байгаа их өргөч эмч совлогч хоёр чи хоёулаа даргын өвдөөс юм ил чадаагүй. Тэгээд за гэд тэгээ аваачаад нөгөө яг Марина Юрьевагаас гарсан хүүхдийг нөгөө Наталья Рудинская гэдэг эмэгтэй дарга эмэгтэй өгж явуулчаад тэгээд хүүхдээ солих гэсэн чинь заавал хар арьстай хүүхд тавьж байгаа. Тэгээ чаавас тэгсэн чинь харин тэр үед ингээ нөгөө бүх төрсөн эмэгтэйчүүд хүүхдүүдээ ингээ авчихгүй өөрдөө тэгсэн чинь гологдсон ганц хүүхд нь хар арьстай хүүхд. Тэр үед мэдгүй хинэн ч юм авч хар арьстай хүүхд гаргачаад хүүхдээ голцсон. Тэгэхээр тэр гологдсон хүүхэд тэр хинчийн хүүхэд байна гэсэн үг байхгүй юу? Тэгээд нөгөө хүүхдийг сольж штэ тий. Нөгөө төрсөн хүүхдийг ингээд Наталья Рудинская дарга аваад явуулсан чинь оронд нь хүүхд өгөх ёстой штэ. Тэгээд хүүхд өгөхгүй гэсэн чинь бусад төрсөн ээжүүд бол бүгдээр хүүхдүүдээ ингээд аваад хажуудаа байлгаад идэг. Тэгсэн чинь гологдсон хүүхд ганц гологдсон хүүхд гарсан хар хүүхд. Тэгээ нөгөө хар хүүхд байна гэдээ ярихгүй нөгөө дарга руугаа. Тэгсэн чинь
Одоо яана хараа хүүхдээ хинж итгэхгүй штэ гэн гут нь харин ч зүгээр наадах ч нөгөө хараа хүүхд гарлаа гэж хэл. Тэгвэл бүр амар тий бүр ингээд нөгөө тий салчин ихнэрээ хардаад бүр салт бүр наадах чи бүр өстө бүр төгс төлөвлөгөө боллоо. Бүр хов тавилын намайг бүр ингээд тий цаанаас нь бүр дэмжижээ. Баг шагнжийн ухааны юм. Тий бүр над хараа хүүхдээ өгч. Марина чиний төрүүлсэн хүүхдээ ингээд та хоёр хамаалтчлахгүй шүү гэсэн. За ингээд нөгөө гологдсон хар хүүг чаавч чиний хүүхдээ гэд өгцсөн. Яана. Тэгээд ингээд байж исэн чинь юу байсан ба Барышников тэр совлогч хоёрыг хахуулдаад ингээд би ингээд том дарга ингээд аргалцсан. За ингээд төлөвлөгөө айгүй гоё явж исэн чинь ингэсэн ба. Нөгөө нэг төлөвлөгөө ингээд гоё явж исэн чинь нөгөө эмч чинь айгаад хизээ нэгэн цагт энэ хэрэг илэрнэ гэд тэгэн гутаа нөгөөд энэ эмч чинь айгүй балаа нөхрөө нөгөө эмч чинь авчиад нөгөө нэг төрсөн одоо өөрийнх нь их барж авсан хар хүүхэдтэй Маринаг өөрөө алах гэж оролцсон баг. Моцикл хүнээс моцикл гуугаад дуулга өмсөөд тэгээд нөхөр нь моциклтэй гэдгийг мэдчихэд нөхөр нь ингээ хэрэлдээд байгаа шүү дээ тий. Нөхөр нь өөрлөө ингээ тэж юу яриад ингээ манай ихнэрээс хар хүүхэд гарчиж байгаа юм бай гэсэн чинь нөгөө салхиулж явж байгаа дайрсан хүн нь эмч үү? Эмч устаарсан. Нөгөө эмч чинь аваачаад гэрчээ устгах гэж байгаа гинэ. Өө таавасаа. Хизээ нэгэн цагт энэ намайг мэдчин тий тэгээд миний одоо гэдэг намайг айгүй шорон тээх юм болно. Энэ нөхрийг ерөн зүгээр л чимээг болгоё. Тэгээд нөхөр нь моцикл надаас яагаад тийм өгдөрч өгөөд энэ хөөгөөд явна тэгээд би хэрэгт орно л гэж бодсон. Тийм баг. Тэгэл ерөн нөхөр нь моцикл унд юм билээ. Тэгээд нөхөр нь хардж мардаад гэсэн нөгөө имлэгтэр бөө хэрүүл зодон болцсон. Тэнгуут нь хин ч гэсэн ингээ нөхөр нь дайраад алцал гэж бодсон шүү дээ гэж нөгөө эмччээ аваачаад моцикл унж очиод нөгөө Марина гэж аваачаад дайрцсан чинь дайрж алах гэж оролцсон нөгөөх нь яагаагүй ухаан ороод тэгээ манай нөхөр биш байсан гингуут нөгөө нэг мэдээлэл чинь Натали Юрдинская гэдэг том захиалагч буюу намын дарга аваад очсон байгаа мэдээлэл нотсон байгаа. Нөгөө эмч чинь нөгөө тэнийг эмч чинь тэ Маринаг алах гэж оролцсон байна. Энэ чиний энэ нууц хадгалж чадахгүй юм байна. Гингуут нөгөө эмч чинь шууд энэ Натали Юрдинская том авгаа. За энэ хоёр их барж авсан эмч совлогч хоёр бол юу яахгүй юм байна. Нууц хадгалж чадахгүй юм байна. Энэ хоёрыг чимээг болохгүй. Гэрчийг устгахгүй болохгүй. Энэ хоёр ч өөрсдөө одоо ингээ айгаад ингэж иргүдэж байгаа юм байна. Тэгэнгүүтээ шууд Федор Шаповалов ч үлүүдээ тийм эрдэстэй гэмт хэрэгтэн цахиалга өгөөд тэгээ нөгөөх нь эмчийг нь машин уулгаалж очиод эмч машинаар дайрж алаад нөгөө совлогчийг нь юу ажил дээр нь алаацсан. Тэгээ зүгээр л ингээл жолоочтод оролцсон нэг юм дарга авгаа. Мэдгүй. Уран зохиол төр гардаг юм шиг санагдав. Мэдгүй ийм амьдрал төр бат яах та. Мэдгүй ингээ нэрнүүд нь айгүй бүр ингээ тодорхой харна. Марина Юрьева, Игорь Юрьев тэгээ ингээд Наталья Рудинская юм аа гэдэг ийм хэрэг. Тэгээ фэйсбүүк дээр байлаа ийм хэрэг гэсэн. Санаа бод яван хатна гэж энэ баригдсан нь бас ингэхгүй юу. Бүрстэй. Кино шахах чи 71 оноос. Тэнд нөгөө нэг хар арьстай хөх төрүүлсэн эмэгтэй тэгээд яг тэр нөгөө эмчийн юугаараа санаагаар бол өгцөн бол энэний хин ч явахгүй тэгэл яг төрсөн хүүхдийг нь аваад тэр нөгөө нэг жолоочоо нөхрөө болгоол тэгэл сайхан амар сайхандаа жаргахаа л шүү дээ. Тэр зүгээр гол гогцоо миний бодлоор юунаас эргэж байгаа вэ? Тэр эмч очиж Маринаг алах гэж яваа тэндээс бүх юм эргэжиж байгаа байхгүй. Хэрвээ эмч ингэж нөгөө Маринаг алах гэж оролдоогүй байсан бол тэгээд хин хоёр ч эвлэрсэн байсан. Марина Игорь хоёр ч эвлэрээд нөгөө хар хүүхдээ өсгөхөөр шийдсэн байсан. Одоо яах вэ? Бидний дундаас л ингэсэн бод. Тий нөгөө нэг удам судраа судлуулад тэгээ ингээд яг мэрэгжлийн хүмүүсээр бүр судлаад ирсэн хариу нь танаа хоёртлын ч удамд эхнэрийн чинь нөхрийн чинь аль ч удамд хар арьстай хүн байхгүй. Гэсэн. Тэгээд уг нь ингээд бүх юм намжсан байсан. Тэгээ бүр эхнэр нөхөр хоёр нь хар арьстай хүүгээ хүлээ зөвшөөрөөд одоо яах вэ? Тэгээд бидний дундаас л гарсан юм чи одоо яах вэ хөрх юм өсгий даа гэж бодцсон байсан, эвлэрсэн байсан чинь аваачаад. Тэгж жагаад хүүхэн томроод юм хөгжөө ДНХ-г шинжилгээ хийсэн чи биш гэл олон жил өсгсөн хүүхэн биш гэл. Тэгээд бүр бөө юм болохсон байна тий. Мэдхгүй гачин хэрэг. Амар сони. За ийм гачин хэрэг байна. Намжсан байсан ч гэсэндээ тэрнийг авгаа бол амар аваад дундуур нь орно. Тийм зүгээр авахгүй чиг. Энэ бүх юмыг зүгээр бүх юм тэр Наталья Рудинская гэдэг дуралцсан авгаас хэлсэн. Тэр хоёр хичнээн тэр хар арьстай хүүхдтэйгээ сайхан амьдэрсэн ч гэсэндээ өөрийнх нь хүүхдэнд тэр авгаад байгаа штэ. Тэгэхээр бол яаж хийж байгаа л тэр дундуур нь орно. Яа бүрст энэ дээр кино явуулаа. Амар юм бэ. Юу гин таас юу ихнэр өөрхөөс штэ энэ чинь. За ийм хэрэг болсон байл тий. Фэйсбүүкээс олж уншлаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ант мол хамтран ажиллаж байгаа.
Одоо чинь энэ микрофоныг Antmol-оос авсан. Тий. Тэгээ Antmol-оос маш олон төрлийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэй технологиг, техник технологийн гой бараануудыг авч болох юм байлаа. Тий, одоо эмэгтэйчүүдийн тэр нэг үнэхээр ингээд нэг авмаар санагдаад байдаг. Dyson гэдэг нэг брэнд байна л да. Тоо сарвч амар хүчтэй сарвалдаг бүр яг мөрөөдлийн. Тэгээд тэрийг ер нь бол би ингээд авъя гэж төлөвлөд байгаа. Тэгсэн чинь надад нэг Antmol-оос айгүй гоё тийм нэг одоо санал гэх юм уу юу гэх юм ирсэн нь болохоор ингэжлээ. Тэдний чинь хажуу талдаа зөгийг гэдэг ийм банкбус агуун байгууллагатай юм байна. Тэгээд очиод за би одоо Dyson-ы тоо сарвчийг авах гэсэн чинь сая гаруй төгрөг гэдэг байна. Би одоо саяг өчгөр энэ сарда ер нь хэцүү байгаад байна гэх юм бол 4 хуваагаад ямар ч хүүгүй урьдчилгаа төлөхгүйгээр тэрийг авчих юм байна. Тэгэхээр би одоо нэг 250 сая төгрөгийн сар төлдөг ч юм уу те. Ийм санхүүгийн айгу зөв шийдлэр Antmol-оор үйлчлүүлэх боломжтой юм бэл. Маш гой электрон бараанууд байлаа шүү. Сонирхолтой гой бараанууд байлаа. Тийм. 5 минутанд л та хүссэн бараагаа өөрийн болгоно гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө цахилгаан бараанууд бүгдээрээ худалдаалагдаж байгаа. За тэгээд энэ микрофон төргээ сүүлийн үеийн гой техникийн шийдэл нь айгуу гоё ийм бүтээгдэхүүнүүд худалдаалагдчихлээ. Гар утас ноутбук гэдэг ингээд бүх төрлийн гой бараанууд байлаа, электрон бараанууд. За баярлаа. За баярлаа. Дараагийн дугаараараа эргээд уулзцгаая. Баяр таа. Баяр таа.